За сайн байцгаана уу хүүхдүүдээ, та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Асинхрон 8 дахь хичээл эхэлж байна. За энэ удаагийн хичээлийн сэдэв бол олон гишүүн өгүүлбэртэй угсарсан нийлмэл өгүүлбэрийн онцлог. За тэгэхээр өгүүлбэрийн олон хэв шинжүүдийг ялган таних зорилготой ийм хичээл байна. За нийлмэл өгүүлбэр бол 4 үндсэн хэв шинжтэй байна. За нэгдүгээрт зэрэгцсэн нийлмэл өгүүлбэр. Энэ бол өгүүлбэрүүд харилцан тэгш хэрэгтэй байна гэсэн. Жишээлбэл залхуугийн гэрт түлээгүй, залгидах гэрт хоолгүй. За хоёр дахь загвар бол угсарсан нийлмэл өгүүлбэр байна. За энэ өгүүлбэр хэв шинжтэй өгүүлбэр нь нэг өгүүлбэр нь нөгөө өгүүлбэрийг захирах ийм холбоотой байна. Жишээлбэл цэвэлмаг гэртээ ирэхэд сайлын хэд хэдэн үнийн тугалж хаад байжээ гэд B өгүүлбэр бол А өгүүлбэрийг захирч байна. Гурав дахь загвар бол харилцан угсарсан нийлмэл өгүүлбэр. За энэ өгүүлбэр бол хоёр өгүүлбэр харилцан бие биеэ ижил тэгш захирна гэсэн. Жишээлбэл мал турсан нь тижэл ус буцсных. Өөрөөр хэлбэл А өгүүлбэр Б өгүүлбэр харилцан бие биеэ захирч байгаа гэсэн. За дөрөв дэх хэлбэр бол хөндлөнгийн оруулбар өгүүлбэртэй нийлмэл өгүүлбэр байна. За энэ бол хоёр өгүүлбэрийг хооронд нь Г язгуурт үгээр холбоно гэсэн. За жишээлбэл ёо гэд гонгор гараа сух татан авав. За тэгэхээр одоо юу гэдгийг энэ дээр дурдсан дөрвөн төрлийн нийлмэл өгүүлбэрүүд бол янз янзын байрлал холбоогоор хослоод алимог буюу дэлгэрэнгүй бүтцийг үүсгэдэг. Эндээс ямар өгүүлбэрүүд үүсэж болох вэ гэхээр олон гишүүн өгүүлбэртэй угсарсан нийлмэл өгүүлбэр, алимог нийлмэл өгүүлбэр гэсэн завсрын шинжтэй нийлмэл өгүүлбэрүүд бол үүсэж болно. За тэгэхээр олон гишүүн өгүүлбэртэй угсарсан нийлмэл өгүүлбэрийн бүтэц бол гол өгүүлбэр нь дан болон шууд холбоогоор гишүүн өгүүлбэрүүдэд захирдаг гэсэн. За жишээлбэл хамгийн төгсгөлд байгаа өгүүлбэрийг бол гол өгүүлбэр гэж үзэхэд энэ өгүүлбэрийн өмнө байгаа өгүүлбэр бол гишүүн өгүүлбэр болно. Энэ гишүүн өгүүлбэр нь өмнө байгаа өгүүлбэрийнхээ гол өгүүлбэр, хойно байгаа өгүүлбэрийнхээ гишүүн өгүүлбэр болох ийм бүтцтэй байна гэсэн. За олон гишүүн өгүүлбэртэй угсарсан нийлмэл өгүүлбэрийн дөрвөн онцлог шинж байдаг. За хамгийн ихнийх нь бол зөвхөн тодтгол, тусагдхуй, байц гишүүн өгүүлбэртэй байж болно. За жишээлбэл доржийн үүдээ өгсөн номыг уун батад өгснийг би авч уншив гэсэн өгүүлбэрийн гол өгүүлбэр нь бол би авч уншив байна. За энэ өгүүлбэр бол номыг батад өгснийг гэсэн өгүүлбэрийг шууд захирч байгаа гэсэн. Тэгэхээр батад өгснийг гэдэг нь шууд тусдахуун гишүүн өгүүлбэр болно. Харин доржийн хүүдээ өгсөн гэдэг нь тодтгол гишүүн өгүүлбэр болно. Тэгэхээр энэ өгүүлбэр бол өмнгийн төгсгөлийн гол өгүүлбэрт бол дам захирагдаж байгаа өгүүлбэр гэсэн. Тэгэхээр хүүн батад өгснийг гэдэг өгүүлбэр бол өмнөх өгүүлбэрийнхээ гол өгүүлбэр, байдлын өгүүлбэрийнхээ гишүүн өгүүлбэр болно гэсэн ийм бүтцтэй байна. За хоёр дахь шинж бол өгүүлбэрүүд нь шууд болон шууд бусаар холбогдоод багтаасан харьцааг үүсгэдэг. Өөрөөр хэлбэл гишүүн өгүүлбэр нь гол өгүүлбэрийнхээ бүтцэд багтдаг гэсэн. Жишээлбэл би тэр сайхан Улаанбаатар хотыг чинь үзгэсэн гэж бодож байна. За гол өгүүлбэр нь бол би бодож байна. За юуг бодоод байгаа юм бэ гэхээр тэр сайхан Улаанбаатар хотыг үзгэсэн гэж бодоод байна гэд гол өгүүлбэрийнхээ гол гишүүдийнхээ дунд нь багтсан ийм бүтцтэй байж болно. За гурав дахь онцлог шинж бол гишүүн өгүүлбэрүүд нь ижил хэлбэрээр гол өгүүлбэртэй холбогддог. За жишээлбэл амьсгал уур тэгшэрсэн, цэцэг навч дэлгэрсэн, аливаа зүйл бүрлдсэн, аятайхан сайхан цаг байна гэдэг өгүүлбэрт бол цаг байна гэдэг нь гол өгүүлбэр байна. Ямар цаг вэ гэд тодтгол гишүүн өгүүлбэрүүд гарч ирж байна. Амьсгал уур тэгшэрсэн цаг, цэцэг навч дэлгэрсэн цаг, аливаа зүйл бүрлдсэн цаг гэх мэтлэнгээр ийм ижил хэлбэрээр холбогдож болно. За дөрөв дэх шинж бол олон гишүүн өгүүлбэрүүд нь өөр хэлбэрээр гол өгүүлбэртэй холбогддог. За жишээлбэл харанхуй болох үед өнөөх айлын зүүн хамар дээр гарч ирвэл аймаг явсан машин ирчихсэн байлаа. За гол өгүүлбэр бол машин ирчихсэн байсан. За хизээ юм бэ? Харанхуй болох үед яасан тохиолдолд яагаад шалтгаан зааж ин зүүн хамар дээр гарч ирвэл ямар машин аймаг явсан гэд өөр хэлбэрээр ингэж гол өгүүлбэртэй холбогддог байна.
За ингээд асинхрон хичээлээ үзээд хичээлийн дараах үнэлгээгээ гүйцэтгэж илгээгээрэй.